За миний хамгийн дуртай хоол нийгмийн хүмүүст өгөх юм ах. Өнөөдөр хийлээ та хэд маань ч гэсэн дагаад ирээ. Би өөртөө 30 минут дотор юм гоё юмтай хоол хийсэн. Та хэд маань ч гэсэн гэртээ энэ амралтын өдөр дээр заавал хийж туршиж үзээрэй. За шууд хоол хийж эхэлцгээе. Өгөх юм ах 500 г, нэмгэн автаа ирчээд өгнө. За махан амлалтаа урамлын тоос болон мах зөвлөрүүлэгч өтгөн жонгаасаа баазрыг хийж өгч жагаад сайхан хутгаад өгнө. Үүн дээрээсээ гэрхмал ус баазрыг хийж өгөөд цайтраа утгаж жагаад хөргөчөндөө 10 минут хамраад тэр оронд нь хэдүүлээ төмсөө сайхан гэрчээд бэлтнэ. За энэ хоол маань 4-ний борстой төмс 5 ширхэг нэмгэн автаа ирчиж өгч жагаад сайхан хүт усаар 2 удаа би угаад өгсөн. За дээрээс нь гэрхмалаа нэмж өгч жагаад цайтраа хутгаад өгнө. За ингээд төмс маань шахаад дэлэн боллоо. Тэр хооронд нь хайруулын тавган дээрээ баазрын тоос игээд тосоо алж явах хооронд нь хоолнд доорох саримсаа жижиглээ ирчээд өгнө. Яг миний нэрээ зааварчилгаагаар яг яваарай. Тэгвэл маш гомдол болно шүү. Та хэд маань лайк дараад шеэрж чадлахаа мартаа. За хоолн дээрээ хармууг баазрын твтэж өгөөд 2 төрлийн амтаж чинь өгөө. Ирчээд өгсөн байгаа. За тосмоо сайхан алсан байна. Үн дээрээсээ сайхан төмсөө хийгээд шараад өгнө. Төмсөө нэрээ сайтар угааж аваад энэ гэрхмал хийж аваад ингэ шарж өгдөг нь илүү гоё шарчилсан гоё болгож өгдөг. Тийм учраас та хэд маань яг энэ зааварчилгаагаар хийгэрээ. За төмсөө шараад дуусчлаа. За төмсөө гаргачингуудаа махаа сайхан шараад өгнө тосон дээр нь. За мах маань ингэ сайхан шарагдаад гоё болчингууд нь сайхан тосын сайхан сайтар шүүгээд тосон дээрээ хамтад чинжүүгээ бас шараад өгсөн. Нэрээ би энэ хоолыг нэмгэн төмс өгөх юм ах биш. Болцооны чийл хоол гэж нэрлэлээ. За хоолоо шууд амталцгаая. Хайруулын тавган дээр сонгон сармас багсыг хийж өгч жоо томат паста 2 хоолны албаг баажрын ус хар перц давс амталгаагаар хийгээд өгнө. Үүнээрээсээ 9 чихэр 1 хоолны албаг цагаан өсөө 1 хоолны албаг дэвтээсээ хармауг амтаж чинжүү махаа хийж өгөөд садрахтаад өгнө. За үүнээрээсээ шарсан төмс хамгийн сүүлд ингээ хийгээд өгнө. За ингээл өнөөдрийн маань хоол садрах утгаж байгаа бэлэн боллоо доо. Та хэд маань ч гэсэн гэртээ яг энэ хоолыг маань хийгээд туршаад үзээрэй. Амралтын өдрүүдээр заавал хийж үзэх ёстой. Хоолны нэг юм шүү. Өө чи чин нэрэ гэдэг шиг өмнө нэрэ дандаа затаагааруудыг байсан Чингис би маань гэртээ аялал гэд хизээ хаач явах тохиромжтой. Энэ салгатаа басны сая л туршиж үзлээ. Драстайгаа харьцуулахад алкогол нь 4.7% болж буурс нь илүү таалагдлаа. Сониос шарсан орсон хоолтой бизнес төрлийн шарааыг зогцдог бол Чингис бирний ласта төрөл бирмүн бизнес төрлийг хотлон өнөдруулаа. Намайг дааж амжиг бол дахаа мартва. Гэс тагараа.